mad. Хойч үесээ би үнэхээр ичиж байна. Хожимцож гэсэн ирээдүгээс би бичиж байна. Бидний үеэр дуусах энэ хөгийн цаг үе. Би үхээд бүх муу нарыг зөөе. Хатган зүрхэнд минь багтахгүй нуур хэлэн. Хар Монголд минь үнэн гэдэг үхэж ажиллая. Ожим дэлгэр таалтай, Улаанбаатар нутаатай, өвдөс өчгөл амтай, улс төр нь хожаатай, 76 малтай, хосох хулсан амтай, тэмцэл залуус хавтай, ажиж байхгүй завтай. Бомж нүний дуу хоолойг, бүгд мэддэг тэмцлийн хоолойг, залуус минь зүхтаан бид хард. Засгийн газрын дарган бүхийн оврог эсвэл гард. Амжиргаа залхуулахар тэмүүлэн гадаад руу ардуур нурдуур нухаж идэн хожаанууд ах нарыг хийж болохгүй гэсэн бүгдийг манчин ярьсан. Ах их байхгүй би бүх боцоогоо шудрах ёс гэдэг новшин зүйл дээр чин тавьсан. Ирэх чөлөө нэртэй эмх замбраагүй нэг мэтэд бүтээсэн. Энэ тэндгүй хүүхэдтэй нөхөргүй эмхтэй халамжийн мөнгөөр л амьдралаа залгуулж хаяа сонгол болохоор л бидэнд үзэгдэж халаасанд нь хоолны мөнгө чихэж харин тэд сонголтоо хийн цададгүй бүдүүн гүзээнүүдэд татвар хувааж гутарна. Тарчигхэн ардууд зутрна, тал болж бутрна, том ярьж худрна, гол мөр ширгэн тундрна. Хамаг баялга харийнхан дөгж, хар зард нь ламбард нь хормын бөгж, хуулийг одооноос нэрлэе гуйл гэж, хоёр хүний нэг нь Монгол гуйлагч. Ард иргэд чинь туйлдаа хөрж, атар талхыг таллаж авч байна. Ажлын байр олдохгүй танил байхгүй бүр хэн ч биш байна. Арга барахтаа архинд орж байна. Баян ядуугийн ялгаа барагдахгүй, бар саундаа бүр багтахгүй. Их орныхоо төлөө тэмцэх хэрхэн ч ирэхгүй, шартаж шивтээд орноосоо ч босохгүй. Цэжинд халуун цуслах шин, цэцэн цэлмэг өгс тархинд нь буглана. Цэвэр цус сулсаар мөр гүйжэн уулна. Цэлгэр нартай өдөр иргэний дан хийхээр монголчууд цуглана. Зөрхөж бачиурсан залуус ус төрдөө өсвэ. Цус мөргөлдөө хүсээд байгаа л өвгдийн дайчин цүсвэ. Надад хүний мөс вэ. Засгийн газар дотор хужаагийн цус вэ. Царай төрхний ялтч төс вэ. Бомж нүний дуу хоолойг, бүгд мэддэг тэмцлийн хоолойг, залуус минь зүхтаан бид хард. Засгийн газрын дарган бүхийн оврог эсвэл гард. Амжиргаа залхуулахар тэмүүлэн гадаад руу ардуур нурдуур нухаж идэн хожаанууд ах нарыг хийж болохгүй гэсэн бүгдийг манчин ярьсан. Ах их байхгүй би бүх боцоогоо шудрах ёс гэдэг новшин зүйл дээр чин тавьсан. Над дээр гიშгэлж дээшээ босох ирээдүйн минь надад би л болж өөл гэсэн сэтгэхүйтэй ирээгүй юм. Шагширч дуу алтан Facebook, Insta, шатчин болоод шатах ёстой шати биста. Босыг гэсэн хүсэл эзэмдэж байсан юм энэ тархийг. Богд бити хийж өвгдмэн дийлээгүй юм хөгийн архийг. Гимтэй юм шиг санагтаад ах, гэрэлгийгээ босон үр хоожоосоо айхын. Төмбөн барн зээлж аавн гадаадаас өр, түүхэж мэдэхгүй ч юу ус төр. Халдвар төвч хамаг Монголыг минь хамарсан, харин хөгийн пистакууд л төр заларсан. Корона чамд баярлаа, лалрын нийгмийг боддоор харуулсан. Карантин даруулсныг, буудалд охин алуулсныг, төрсөн эцэг нь үрээ заазуулсныг, төмөн яаж гаж үзсныг, дүр нь яаж завхарсныг, 14 настай охины чинь амьдралыг харлуулчихад халтар цаас чулууд хууль бий болгосныг, амьдхны эрх 10 цаасанд үнэлэгдэх эрх болгосныг харсч хараагүй юм шиг амьдэрсэн л байсан. Бидний ээж аав хөгшөд буурлууд биш, үнний төлөө үг дуурч чадаагүй бид өөрсдөө ирээдүйн дайсан. Хандуу гойж хард зорих эрүүл мэндийн салбар, хар зардыг чинь амьдрал бараг л дайны талбар. Арга нь байсан ч туршилт хийсэн бидэн дээр албаар, амьтаа би биенээ хайрл гэдэгчтэй таш балбаар.